Сайн байцгаана уу? Номын ертөнцийн нэвтрүүлгийн шинэ дугаар Оюун ухааны ресторан Majestic номын лүрээс хүрэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр энэ 7 хоногийг бид та бүхнийг Сүхбаатар аймгийн Төв номын сангаараа илүүлэхээр шийдсэн байгаа. За мөн энэ 7 хоногт худалдаанд ирсэн байгаа шинэ номнуудын тухай мэдээллийг авахыг хүсэж байвал та номын ертөнцийн нэвтрүүлэгтэй хамт байгаарай. Ингээ бүгдээрээ энэ 7 хоногийн нэвтрүүлгээ хамтдаа эхлүүлцгээе. Савшин бүх ертөнцийг хурааж мандал болгон өргөснөөс нэг судрын өглөг илүү гэж бурхны сургаалд бий. Ариун судрын сан хүмүрэг болсон Majestic номын дэлгүүрээс та хайртай хүндээ бэлгэн сонгоно. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. Шинэ номын болон Улсын их луурын 6 давхар Majestic номын дэлгүүрээс хэрхэн үзэж та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр энэ 7 хоногт олон сайхан номнор ирсэн байна. За эхний танилцуулж байгаа ном бол Чингисийн дурсгалт газруудаар гэсэн ном байна. Энэ номыг одоо уншсанаар Чингис хааны ус дурсгалт газруудаар номын зохиогчтой хамт аялаж эх орныхоо үнэн түүхийг ойлгож мэдхэд энэ ном тодорхой ачаал бүтлээг өгнө гэж бодож байна. Ялангуяа хинтид төрж өссөн, хинтид ажилласан, амьдарсан уугуул сугуул иргэдийн унших дуртай, бом бахархах дуртай ийм сайхан ном болж үзэж та бүхний гар дээр хурж байна гэж ойлгож байна. Тэгэхээр энэ ном Majestic номын дэлгүүрт энэ 7 өчнөр ирсэн байна. Ингээ бүгдээрээ энэ номтой танилцаарай. Мэдлэг нэм сэтгэлгээг өөрчлөх номнуудын ээлжид сурлалыг хэрхэн үзэж унших та бүхэндээ танилцуулж байна. Тэгэхээр энэ ном бол Жаран Баатрын бослог гэсэн ном байна. Тэгэхээр Монгол Улсын хил хамгааллах байгууллагын 80 жилийн ой зориулан Монголын зохиолч дэвлэлийн гишүүн, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан хурандаа алтан гэрэл ээлжид ном архилан гаргажээ. Манчигтад Монгол Туваагийн дарлан мүлжигчдийн эсрэг Туваагийн ард түмний Жаран Баатрын бослого эхэлсний 100 жилийн 1983 оны 9 сард болсон. За тэр үед хэд хэдэн давхар дарлалт хавчигдан талхлагдаж зовсон Баатар ирчүүдийн бослого дарагдсны дараа улаастай тэдний толгойлогчдын толгойг авч цаазлснаас хойш 1985 оны 3 сард 100 жил өнгөрсөн. Баатарлаг тэмцлийг үеийн үед түүхэнд тэмдэглэн үлдээхийн тулд номын зохиогч энэ номоо бичсэн байна. Тэгэхээр мэдлэг нэмж сэтгэлгээг өөрчлөх номуудын ээлжид нэгэн цуврал бол Жаран Баатрын бослого ном үзэж унших та бүхний гар дээр хурж байна. Тэгэхээр энэ түүхийг бас сонирхон судлах хүсэж байгаа хэрхэн үзэгчид манаас энэ номтой танилцаад нэг үзээрэй. Энэ ном энэ 7 шинээр иржээ. Танилцуулж байгаа дараагийн ном бол Бацаахан гэсэн автортай Монгол, Хятад, Орос 3 улсын 1915 оны Хягтын гэрээ өдөр тутмын тэмдэглэл гэсэн ном үзэгч уншигч та бүхний гар дээр хурж байна. За баримтчгийн эмхтгэл бүхий энэ ном нь 1999 онд анхны хэвлэлтэд одоо үзэгч уншигч та бүхний гар дээр хурж байсан бол хоёр дахь хэвлэлт нь за өнөөдөр та бүхний гар дээр хурж байна. Тэгэхээр 1915 оны Орос Монголын хил дээр урших Хягт татна болсон 3 улсын хилцээний дэлгэрэнгүй тэмдэглэлийг бүрийхээр нь Монгол Орос хил дээр эрдэм шинжилгээний тайлбарын хамт за судлаач үзэгч уншигч та бүхэндээ өргөн барьж байгаа энэ ном онцлогтой. Түүхэнд улс хооронд болсон хурал дотроос хугацааны хувьд хамгийн удаан үргэлжилсэн Венийн баг хурал, за Азийн хөлбөр болсон ил Хягт баг хурал нь он дамж 9 сар үргэлжилсэн бөгөөд за Хятад Орос их гүрнүүдийн өөрсдийнх нь оролцоотойгоор Чингисийн Монголын 20 дугаар зууны хувь зүйг тодорхойлсноор онцгой сонирхол татдаг ийм одоо сонирхолтой гэрээ байдаг байна. Тэгэхээр урд нь улс төрийн шалтгаанаар нийтэд ил болоогүй байсан зарим их сурвалжуудыг бас энэ номонд багтаасан байгаараа онцлогтой учраас энэ талаар бас сонирхон судалж байгаа түүхийн баримтуудыг бас дэлгэн үзхийг сонирхох хүсдэг уншигчид манаас сонирхолтой ном дахин хэвлэгдэн хурж байна. За энэ номтойгоо үзэгчдийг танилцааг урьж байна. Гэгээн гэрэлт хүмүүсийн жимээр ном уншигчдад хүрээд баггүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл хоёр дахь одоо дэвтэр үзэж унших та бүхний гар дээр хурж байна. Гэгээн гэрэлт хүмүүсийн жимээр номын хоёр дахь дэвтэрд бас олон сайхан одоо хүмүүсийн намтар дурсамжуудыг бас багтааж өгсөн байна. За явах хулн, цоодл, чимэд дөрж, Сүхбаатар, ай төмөр очир, за ардын уран зохиолч Сүрэнжов, Минд оёо, Барамсай гэдэг олон хүмүүсийн одоо намтар дурдгуулууд тухайд болж байсан үйл явдлуудыг бас гэрэл зурагтайгаар нь оруулж өгсөн байгаагаар энэ ном маань бас нэлээд онцлог болсон байна. Тэгэхээр гэгээн гэрэлт хүмүүсийн жимээр бас номын эхний дэвтрийг уншиж сонирхсан бол мөн хоёр дахь дэвтэртэй танилцахыг урьж байна. Travel Classic Books 3 дахь дэвтэр нь худалдаанд гарсан байна. Свен Хейден Азийн хөвцөл дундуур гэсэн ном гарчээ. Шведийн алдартай аялагч судлаач Свен Хейдний за Төв Азийн цөлөөр аялсан тухай өгүүлэх энэ ном нь 1899 онд хэвлэгдэн гарч хөгжиг Европт алдаршуулсан юм бүтээл байгаа. За эдүгээ хүртэл адал явдалт аяллалын сомол бүтээл хэмээг зүй эсээр үнэлэгдэж өнөөдөр ч гэсэн үн цэнэ алдаагүй байгаа энэ ном олонний анхаарлыг бас татах болов. Тэгэхээр Монголын одоо нутгаар
аялж байсан аялагчдын тухай тэмдэглэл бүхий номыг сонирхон судалдаг, уншдаг уншигчид манаас энэ номтой танилцаарай. За хамгийн гол нь зохиогчийн зурсан гар зургууд болон түүхэн гэрэл зургууд энэ номонд орсон. За мөн Свен Хидний аяллаа газрын зураг багцнараа онцлогтой ном байгаа. Тэгэхээр Азийн цөл дундуур хэмээх энэ номтой танилцах хүсч байвал та Majestic номын дэлгүүрт хүрэлцэн ирээрэй. Танилцуулж байгаа дараагийн ном бол орчуулгын ном байна. Өөрийнхөө суу бэлгийг нээгтэн Майкл Гэл гэсэн автортай ийм ном байна. Түүхэнд оюуны хувьсгал хийсэн агуу 10 ухаантан лугаа сэтгэл зурхын тухайд гэсэн ийм ном байна. Өөрийнхөө суу бэлгийг хэрхэн нээх тухаас энэ номын тодорхой заавар зөвлөмж өгсөн байгаа. За мэдээж хэрэг 10 сууд ухаантан дотор Платон, Брунеллеский, Колумб, Коперник, 1-р Элизабет, Шекспир, Жефферсон, Дарвин, Ганди, Эйнштейн зэрэг одоо 10 өвдөнтөн түүхэнд хувь нэмрээ оруулсан ийм хүмүүс орсон байгаа. Тэгэхээр номын зохиогч за биднийг 10 сууд ухаантны хамгийн чухал чанаруудыг хэрэглэх хийгээд судлан шинжилэхэд энэ номоос зориулсан байгаа гэдгийг та бүхэн ойлгоорой. Тэдэндээс ямар давуу талсан биднэрт бас ямар давуу бөгөөд өөрийнхөө бас суу ухааныг нээх боломж байгаа юм бэ гэдгийг энэ номтой танилцсан хэрхэн зөвшөөрч та бүхэн олж мэдэх боломжтой юм аа. За ингээд улсыг 406 давхар Majestic номын дэлгүүрээс энэ 7 худалдаанд ирсэн байгаа шинэ номнуудыг товчхон танилцууллаа. Дэлгэрэнгүй мэдээллийг авч эдгээр номтой танилцах хүсч байвал та оюун ухааны ресторан Majestic номын дэлгүүрийг зорж ирээрэй. Номын дэлгүүр энэ бол оюун ухааны ресторан. Энд ном хэмээх ганцхан нэрийн хоолтой. Хүн төрлөختн номыг нүдэрэн зөлгөж тарихаараа зажилдаг. Номын дэлгүүр бол оюун ухааны ресторан. Энэ бол Majestic. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. Ном ертөнцийн нэвтрүүлэг Сүхбаатар аймгийн Төв номын сангаас үзэж уншигч та бүхэндээ хүрж байна. Тэгэхээр Төв номын сангаар бид аялсан байгаа. Тэгэхээр юун төрөнд номын сангийн захирал Иниш хүчтэй уулзж байна. Тэгэхээр танд энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Танд болон телевиз үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. За манай монголчууд бол эртнээсээ ер нь номыг хүндэтгэж ирсэн арт түмэн. Энэ ч утгаараа хүмүүс ном унших, номын сангаар үйлчлүүлэх дуртай байдаг нь болохоор одоо бид номын санчид бид нар өөрсдийнхөө мэрэгчлэр бас байгууллагаараа бахархах сэтгэл төрж идэв юм аа. За тэгэхээр манай номын сангийн хувьд бол одоо үйлчлүүлэгч уншигчтай нүүдүүлэхийн тулд тэднийгээ сонирхлыг татахын тулд бид нар бас олон төрлийн үйл ажиллагааны зохион байгуулж байгаа. Энэ ч утгаараа сүүлийн хэдэн жилд манай аймгийн манай номын сангийн уншигч үйлчлүүлэгчийн тавал ирсэн мэдж байгаамаа. Ер нь дэлхийн номын сангийн чиг хандлагаар номын сангид үзэх хүмүүс ном унших гэж ирдэг. Сурагчид гэрийн даалгавраа хийх гэж ирдэг газар биш. Бас хүмүүс хамтдаа хөгждөг, санал бодоо солилцдог, сонирхлоор нэгддэг тийм байх хэрэгтэй гэсэн чиг хандлагатай манай номын сангийн хувьд ч гэсэн энэхүү чиг хандлагатай одоо зохицуулж өөрсдийнхөө үйл ажиллагаа явуулахыг зордсон юм аа. Үүнд бол жишээлбэл бид нар ихтгэл одоо уулзалт ярилцлага зэрэг зохион байгуулах нийтэд оролдож байна. Одоо хамгийн нэгдүгээр жишээг нь бид саяхан TEDx хэмээх арга хэмжээнд дэлхийд 140 гаруй оронд 40 гаруй хэлээр зохион байгуулдаг арга хэмжээг бид нар зохион байгууллаа. Энэ нь бол Монгол улсад 5 дахь удаа буюу орон нутагт анх удаага зохион байгуулж бид нар тусгай лиценз зөвшөөрлийг авч явуулсан байгаа. Энэхүү арга хэмжээгээ бид нар том өрөөд тэгээд хийх гэсэн үрэндээр зохион байгуулсан. Бид нар бол ярихдаа дэлхийн нийтэд одоо Монгол улсад олон гайхамшигтай сайхан санаатай хүмүүс байж байна. Тэгвэл Сүхбаатар аймагт дэлхийн нийтэд түгээн дэлгэрүүлэхээс сайхан санаатай хүмүүс бас байж байна. Тэднийгээ бид нар бусад одоо түгээн дэлгэрүүлэх гэсэн үгнээс одоо аймагасаа 4 илтгэгчийг урьж энэхүү илтгэлийн уралдааны илтгэлийг зохион байгуулсан байгаа. Энэ нь маш амжилттай сайхан болж дараагийн арга хэмжээ зохион байгуулжээ гэсэн хүсэлтэд бас ирсэн байгаа. За сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай Сүхбаатар аймгийн нийтийн номын сан 1947 онд анх 300 номтой нэг хүний орон тодгоор баригдж байсан. Одоо бол манайх 44,000 номтой 8 орон тодтой ажиллаа зохион байгуулад байна. Одоо манай аймгийн нийтийн номын сан одоо ховор номын үзэсгэлэн Daisy Book буюу одоо хараа гүжид зориулсан номын үзэсгэлэн гэх мэт одоо олон номоор одоо уншигчдад одоо номын бэлгийг барьж байна. За мөн өнөөс гадна манай аймгийн нийтийн номын сан одоо програм машинтай автуулснаар одоо хөдөө орон нутагт одоо нүүдлийн номын сангаар одоо олон сумдад үйлчилж байна. Одоо саяхан гэхэд Асаг цомын Үлзийт баг одоо их уул баг гэх мэт 3 багаар яваад ирсэн. Мөн Төвчин ширээ сумын Дэлгэр хаан баг өдөр одоо нүүдлийн номын сангийн үйл ажиллагааг одоо амжилттай зохион байгуулад ирлээ. Яг одоогоор манай аймгийн нийтийн номын санд бүртгэлтэй одоо 46 ширхэг одоо ховор ном байдаг. Одоо үүнээс нь дурдвал эрт төдийгийн гайхамшиг мөн одоо гисрийн тууж
мөн улаан уулагт танхим гэх мэт одоо олон сайхан ховор номнууд байна. За жишээлбэл одоо Монгол Ардын хувьсгал зэргийн 20 жилийн яваа гэдэг энэ 1921 онд анх хэвлэлтэн гарсан. Одоо энэ номын манай Сүхбаатар аймгийн нийтийн ном санд байна. За энэ Монгол Ардын хувьсгал зэргийн 20 жилийн түүхийн номон дээр мань одоо тийм ээ одоо 1921 онд одоо ардын хувьсгал яснаас эхлээд одоо анхны 7 сайдуудын тухай гарсан ийм түүх ном байгаамаа. Манай Сүхбаатар аймгийн хүүхдийн танхимын онцлог бол манай Сүхбаатар аймгаас хүүхдийн зохиолч бол 2-оос 3 төрж гарсан байгаа. Тэгээд манай аймгийн хүүхдийн зохиолч Ловор Дорцор нарынхан бас уран бүтээлийг хүүхдүүдтэй хойч үедээ өвлүүлэх үүднээс бол 2 жил болгон уран уншигч хүүхд тэмцээнийг бол зохион байгуулж эхэлсэн байгаа. Мөн Сүхбаатарынхаа хүүхдүүдийн донд өөрөө аймгийнхаа зохиолчдын уран бүтээлтэй танилцуулах үүднээс энэ Сүхбаатарын хүүхдүүд уншиж байгаа аяныг бол өрнүүлээд байгаа. Эхний удаа бол Даран пионерын хүүхдийн пионерын төслөн дээр энэ Сүхбаатарын хүүхдүүд уншиж байгаа аяныг зохион байгуулсан. Энд бол 200 гаруй одоо Хинти, Дорнод, Говьсөнбүр, Дорногов, Улаанбаатар гээд 200 гаруй хүүхдүүд хамрагдаж манай аймгийн энэ зохиолчдын бүтээлтэй бол танилцсан байгаа. Дараа нь аймгийнхаа төвд аслагдсан багууд манай хүүхдийн тоглоомын талбай байдаг. Энэ тоглоомын талбай дээр бол зуны улиралд болон хавар намар дулаарсан цагт бид нэр Сүхбаатарын хүүхдүүд уншиж байгаа аяныг бол багуудынхаа хүүхдүүдэд өрнүүлж аялуулсан байгаа. Тэгээд энэ хугацаанд бол багуудад дээр бол 2-3 хоног л ажиллахад бол хүүхдүүд маш сайн хамрагдаж дараа нь бол тэр номын санд ирэхдээ бол энэ номыг их ч уншия гэд яг сүүлийн үед ирсэн номороо танилцуулсан болохоор мөн Сүхбаатарынхаа зохиолч төр танилцуулга хийж ингээд номынхаа үзэсгэлэн гаргаж хайрцаг аялуулсан болохоор хүүхдүүд бол ямар ч манай номын сангоор дахиж бол ирж үйлчлүүлдэг. Манай аймгийн зохиолч хүүхдийн зохиолч Дорцорынгийн болон Ловрын уран бүтээл болон мөн манай аймгаас дөрөн гарсан ингээд зохиолчдын маань ингээд бүтээлүүдээр л бид нар бол ингээд ямар ч хүүхдүүдтэй танин мэдүүлээ те манай аймгаас ийм зохиолч дөрөн гарсан ийм уран бүтээлүүд нь байдгийг таниулах үүднээс энэ хайрцгийг бол аялуулахдаа энд зөвхөн манай аймгийн зохиолчдын уран бүтээлүүдийг хийж өгснөр бол энэ хайрцаг нь номын бол онцлог нь тэр байгаамаа. Тэгээд сургуулиудынхаа хүүхдүүдийг бас анги хамт олноор нь хуваар гаргаад энэ хуваарийнхаа дагуу бол номын сангаар бол үйлчлүүлж байгаа. За манай энэ Сүхбаатарын хүүхдүүд уншиж байгаа аяны маань бол энэ хайрцагт бол эхний удаа бол бид нэр аймгийнхаа зохиолчдын бүтээлүүдийг хүүхдүүд сурталчлах үүднээс бол явуулж байгаа. Дараагийн удаа бол бид нэр дараагийн жилүүдтэй бол бид нэр одоо дэлхийн сонгодог зохиол 1-7 дугаар ангийн хүүхдүүдийн заавал унших уран зохиол бол тэр уран зохиолынхаа номоор өөрийнх нь номын санд байгаа номнуудаар ингэж бүрдүүлж энэ хайрцаг бол дараа аялуулнаа. Манай Сүхбаатарын хүүхдүүд уншиж байгаа аяныг өрнүүлснээр бол манайх бол нодон жилийн мууийнхээс л одоо энэ жилийн байдлаар бол 120-30-аас 30% бэлдтэйгээр бол манай уншигчийн төлөвлөгөө явж байгаа. Иргэсэд бол маш их нэмэгдсэн. Хүүхдүүд бол манай номын сангаар бол өөрсдийнхээ хичээлээ чөлөөт цагаар бол байнга ирж үйлчлүүлдэг болсон. За номын сангийн ажил бол ерөнхийдөө хамгийн сайхан ажил гэж боддог. Би бол одоо 30-аад жил ажиллаж байна. Манай ээж бас номын санч байсан. Тэгээ би ээжийнхээ ажлыг 79 онд хүлээж аваад одоо хүртэл одоо 33 дахь жилдээ ажиллаж байна. Ахмад номын санч гэж авдаг. Тэгээд сэтгэл маш өндөр л явдаг. Номын санч ажил бол хамгийн хэцүү ажил байдаг. Мэдээллийг уншигчдад хүргэдэг. Одоо тэр нэг уншигч ирэхдээ тэр уншигчийнхаа номыг нь олоод өгчих юмсан гэсэн бодол санаа их байдаг. Аймгийнхаа иргэдэд одоо хэлэхэд одоо номыг сайн уншиж байгаарай. Ямар ч номыг гололгүйгээр одоо мэдээлэл номон дээрээс л мэдээлэл авдаг учраас номыг сайн уншиж байгаарай л гэж уриалах байна да. Номын сан маань өөрөө одоо драмын театр дотор байрлаж байгаа. Тэгэхээр удахгүй шинэ сайхан байр барих гэж байгаа гэж сорог сонслоо. Тийм манай номын сангийн үед бид нэр хөгжим жижигэн театрынхаа 1 болон 2 дугаар давхарт ингээд байралтын үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд манай аймаг бол ерөн Сүхбаатарын мөл бүтээн байгуулалтаараа Монгол улсад одоо бас л номер 1 явж ийн гэж маш их шуугуулж байгаа. Зөвхөн бүтээн байгуулалт гэлтгүү бас манайхан соёл одоо урлагийнхаа боловсруулалтын чиглэлийн үйл ажиллагаа маш их дэмждэг. Тэгээ аймаг орны удирдлага маань одоо манай номын санг дэмжиж 2015 оны төсөвт одоо шинэ номын санг барихаар тусгаж өгсөн байгаа. Удахгүй 2016 он гэхэд бид нэр одоо
шин сайхан 3-5 шийдэн ордондоо танай нэвтрүүлгийн хамт олныг ураад нэвтрүүлэг хийгээ сууж явах болов уу гэж бодож байна. Тийм ерөөлийг төвшүүлж байна. Зэн сайхан номыг уншиж чадах хүргэсэн тийм сайхан номын сангийн шинэ ордонд уулзъя. Монголд минь гайхалтай юм боломжтой. Түүний нэг нь Мажастик дэлгүүр мөнөөс мөн далайн төрлөг мэт их ном давлгаалж байна шүү. Даруй төргөн нэлж дээдийн бэлэг номоо авцгаа. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. Нэвтрүүлгийн элит номын сан болон эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаар номын сан шинээр авахыг зорж байгаа уншигчдаа, ном цуглуулагчдаа зориулсан мэдээллийг хүргэх гэж байгаамаа. Тийм учраас Караоке арт галерейн захирал их жаргалагчтай уулзж байна. Тэгэхээр танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? За манай төрц ирсэн дээ. Энэ номын сангийн тухайс мэдээллийг үзэгчдэд өгье. Гэхдээ өхөөсөө эхэлж би бас нэвтрүүлгийн бас хамтран ажилладаг байгууллагын цайгаар бас таныг дайлъя. Та Ахмад брэндээс бас ямар цай сонгох вэ? Нэг цай сонгож. Жасминтай цай гэсэн тийм. За тэгэхээр англичуудын бас нэрийн үдс болсон Ахмад брэндээс нэвтрүүлэгтэй хамтраж ажилладаг байгаа. Herba цай гэж шинэ одоо эрүүл мэндийн цай гаргасан байгаа. Таас амсараа. Яг энэ арт харагч гайхалтай сайхан уран тансаг хийдтэй номын сангийн тухай мэдээллийг үзэгчдэд өгье. Энэ номын сан болохоор Италийн Франческо Молон гэсэн тавилгын одоо тийм уламжлалт стил загвартай тийм тавилгыг үйлдвэрлэдэг нэртэй компани одоо зөвхөн нэг хэсэг нь байгаамаа. Франческо Молоны тавилгыг үйлдвэрлэж байгаа тэр арга барил нь бол бүр хуучны Италийн хуучны эдлийг, хуучны тавилга, хуучны эдлийг дуурайлгаж яг тэр уламжлалыг авч хадгалж үлдсэн. Тэгээд маш өндөр дээд зэргийн чанарын тийм мотор, ямар нэг хадаас төмөр тийм хадаас юм уу ямар нэг тийм байдлаар болохгүйгээр ерөөсөө л тий бүх зүйлийн мотор хийсэн. Тэгээд нэг онцлог нь болохоор бүгдийн гараар одоо энэ бүгд гараар модон дээрээс хэлбэрлэж ирсэн. Ийм мэбэл тавилга байгаамаа. Тэгээд юуны Франческо Молоны нэг одоо шугамн гэхүү те энэ юу дотор номын сангууд онцгой барьсан эзэлдэг тий. Энэ номын сангууд нь болохоор хэмжээ загварын хувьд өөр боловч ер нь бол бүгд одоо сайн чанарын мотор хийсэн. Тэгээд тэр урлагийн янз бүрийн одоо чиг загварыг хандлагуудыг өөрөөр тусгасан тийм бүр тийм загваруудын олон янзаар туссан жишээлбэл Артико, Classic Style тэгээд бүр Бракогийн жано ингээд янз бүрийн олон одоо чиглэл урсгалыг давтаж хийсэн тэрүүгээр онцлогтой байдаг үеийн одоо Европод үед ямар намын сангууд хэрэгжилжсэн тэрийг яг ингээд дуурайлгаж хийсэн. Хэр заврын тий. Ер нь бол Франческо Молон бол өөрийн бүтээгдэхүүнээ дээд зэрэглэлийн гэдэг лүү те тансаг зэрэглэлийн тансаг гэдлэл тийм хэмжээ төвшөнд хийдэг. Хэрэглэгчд нь бол олон улсын төрийн тэргүүнүүд Путин Орос улсын ерөнхийлөгч Путиний Медведевийн талын өөрийнх нь Берлускони байсан Буш нас орсон Каддафи тэ Назарбаев тэгээ бид нарыг сайн наашаа мэблэ ажиллаж хахад Азербайджан Туркменийн ерөнхийлөгчдийн кабинет явж ирсэн. Тийм болохоор яг хуу мэдээж ямар хэмжээнд үндэгдэг гэдг нь бол хэдүүлдэггүй мэддэг тийм. Одоо захиалга гэр нь авч гэнэ үү? Мэдээж хэрэг аль бисний борлуулагч болоод хэдэн сар болж байна таг? Бид удаагүй л дээ. Ерөөсөө л 1-3-4 сар болж байна тий. Тийм технээсээ бол яг хуу захиалга бол ганц хоёр байгаад.
одоо энд өөрийн таны цуглуулгаас ганц нэг сонирхолтой номд нь яг цуглуулагч хүн гэдэг утгаараа яг сонирхдаг номнуудаас энэ номыг сан тавьсан байна. Хайлаа үзүүлээтэй үзэгчтэй. Энэ бол зүгээр мөнгө идэл би өөрөө хүчний идэл цуглуулдаг. Тэгээ бас цуглуулах маягаар янз бүрийн урлагийн бүтээл цуглуулдаг. Тэгээд энд мөнгө идлийг яаж хэрхэн таних вэ те? Янз бүрийн одоо пробнууд байдаг шүү дээ. Мөнгө алтан дээр байдаг те. Тэр шиг тэр мөнгө идлийг одоо хэрхэн яаж таних вэ? Ямар үед ямар хэлбэр яаж хийж үзсэн юм бэ те? Яаж ялгах вэ? Хүчнөө шинүү хурамчуу те? Аль нь ямар жинхэнэ оригинал байх вэ гэсэн ингээд ийм гарын авлагууд байдаг. Энэ л одоо бас ялангуяа хуучин идэл цуглуулдаг юм урлагийн бүтээлийг судалж шинжилдэг ийм хүмүүст бол бас хэрэгтэй. Иймэрхүү номнууд нэлээд бий. Халаасны цагийг одоо цуглуулдаг хүмүүс. Тий, манай ч гэсэн цуглуулдаг баг. Тэгэд энэ халаасны цагнуудыг бас яаж таньж мэдэх вэ? Ямар одоо хамгийн үнэтэйцэнтэй халаасны цаг байсан юм тий. Яаж асуурлах ёстой, ямар механизмтай юм те. Ямар болохоор одоо тэгээ нөгөө голчилж хийжсэн хамгийн сайн тэр үйлдвэрлэгчт нь тэр юмнуудын тухай ингээд аль эртнээс эхэлсэн одоо 1790 оноос эхэлж хийжсэн ийм юмнуудын түүхийг бичсэн. Тэгээд тань мэдхийн хувьд л бас энэ гоё юм л да. Сонирхолтой тийм номнууд. Энэ болохоор юу? Нөө Зевсгийн музейнд байгаа бол та одоо эндээс л одоо ямар зэвсэг одоо манайхан чинь нэг жад юу сэлэм цуглуулдаг шүү дээ. Ийм олон янзын сэлэм мөн одоо хэрэглэж байсан өндөрлөгтөн одоо энэ юуны түүхэнд тэгээд эднэрийг бас хараад ганц нэг юм сэлэм байдгийг надад тэгээд энэ номд төрсэн байгаа сэлэмээс байгаа. Нэг л байгаа. Энэ тэгээ дэлхийн өнөөдөр гэсэн үг. Тэгээ дэлхий дээр өнөөдөр 39-45 онд болж исэн дайм дэлхийн 2 дугаар дайны сэдвэр гарсан. Энэ байна. Тэгээд ийм цуврал байдгийн те. Би жишээлбэл Европын 7-оос 19-р зууны үеийн одоо нөгөө юу дуудлага худалдааны да юу зарагдсан те. Урлагийн ямар бүтээлүүд яаж яасан гэсэн дуудлага худалдааны юм цуврал бас ном байдгийн. Симизато гэдэг Casa di Asta Венецээс. Энийг би бас их цуглуулдаг. Нилээ олон 30-40 жилийнх нь байдаг. Нэг бурхан Буддагийн тийм бас нэг сэлбэр явж ирсэн л да. Юун дээр. Дуудлага худалдаан дээр тий. Азийн юу байдгийг. Тэгтэл голдуу Европын голдуу. Энэ нэг бийг сонирхох юу яах дуртай гэхдээ яг энэ тавилга юутайгаа холбоотой тэр меблийг судалсан тий. Одоо хэдгээр зууны одоо жишээлбэл энэ гэдэг чинь Ренашментийн үеийн меблүүдийг ингээд харуулсан. Энэ хийц тэгээ загвар дээдгийн тий түүх материал тий хэрэгжилжсэн энэ бүхний очноос ингээд сонирхох цуглуулдаг. Тэрнээс гадна уран зургуудын тухай уран зургуудын тэр цоврал номнууд бэлдээ. Зарим холборууд нь бас байгаа. Ер нь бол Итали улсын зөвхөн нэг жижиг тоо баримт хэлгээд ЮНЕСКОгийн тэр одоо соёлын өвд, бит өвд бүртгэгдсэн тэр юуны 70% нийцэлдэг гэж ярьдаг Италид байдаг. Тэгээ энэс харахад бол ер нь бол Итали улсын улс бол дэлхийн соёлын төв гэж тооцогдож ярьдаг. Тэгээд ер нь соёлынхаа үгийг альва одоо түүхийнхаа зүйлүүдийг соёлын өв авч явах, хадгалж хамгаалах дараа үедээ одоо өв төлөхийн тал дээр бол Италичууд бол маш их өндөр соёлтой тийм ард түмэн гэж харагддаг. Би бас тэгж ойлгодог. Ватиканы намын сан бол үнэхээр агуу. Тэнд бол одоо хүндрэлтний түүхийг тэрж хэтэрсэн маш их чухал бичиг баримттай тэр мундаг үнэтэй түүхийн хувьд үнэтэй, урлагийн хувьд үнэтэй тэр мундаг гар бичмэлүүд бас байдаг. Ер нь номын зах байдаг. Тэрэн дотор хуучин ном худалдаг хүмүүс байдаг. Тэгээ би нэг удаа явж байгаа зүгээр дэлхийн нөгөө үндэстнүүдийн хувцсны түүх гэсэн ном, цуцаага ном олж авсан хуучин. Тэгэд он сарын харсан 1929 он байсан. Тэгэхээр тэрнээс өмнө
ирж Монгол хүмүүс Монгол хувцастай зургуудыг авчихсан маань тэр Монгол гэсэн хожоо усан онгоц байсан байна. 1800 оны сүүл 1900 оны Английн. Тэндээс би бас нэг юуг анзаарч харсан. Тэрний өглөө нөгөө Монгол гэсэн усан онгоцон дээрээс нөгөө ил загтал илгээж байгаа байхгүй. Тэгээ тэрний зураг нь бас байсан. Тэгээ бас Монголтой холбоотой зүйлээ бас хайгаал явдаг л да. Би хэлэхдээ ном бол одоо гэр бүлийн оюуны үг болдог. Тэр үеийг мэдээж хэрэг хадгалж хамгаалах, урт удаан байлгахын тулд мэдээж хэрэг номын сан гэдэг бол чухал. Тийм ч учраас бидний ярилцаж байгаа болон бол элит номын сан гэдэг нэртэй байгаа. Тийм учраас энэ агуулгад нийцсэн юм сайхан элит гэж хэлж болохоор тодорхойлохоор ийм сайхан номын сан үзэгчдтэй бас танилцуулъя. Таны хийж байгаа ажлын тухайс мэдээллийг үзэгчдтэй хүргэе гэж зорьсон юм аа. Тэгэхээр ер нь цуглуулга гэдэг чинь ганц ном дээрч биш тийм ээ. Ер нь үнтэй цэнтэй тий удамдаа салгамжилж үлдээх ёстой тэр зүйлүүдэд маш хариуцлагатай маш их тийм соёлтой чухал хандах ёстой. Хэрвээ ном тэр том гүн хаантнуудын эсвэл одоо шинжлэх ухааны тэр зүйлүүд ном болгож бичигдэж тий ягаад дараа үед ирээгүй байл өнөөдрийн хөгжил дэвшил бас ямар байх байсан тий. Ерөөсөө л номоос эхлэлтэй шүү дээ. Энэ үнтэй зэнтэй зүйлээ хадгалах, агуулгах, үрж байршуулах юм сайхан номын сангийн тухай мэдээллийг үзэгчдтэй өглөөд класс номыг хөндлөж байгаа соёл. Франческо Молон хэмээх энэхүү бас брэндтэй танилцаж гэртээ ийм сайхан бас тансаг хийцэн. Номын сан толгой өсчөөл Карако энэ арт галерейг бас зорж ирэхийг хүрж байна. Таны ажил хэсэд өнөр амжилтыг хүсье. Тэгээд би нэвтрүүлгээс хамтран ажиллаж байгуулга юм билээ танд гартал. Энэ удаа бас шинэ бүтээгдэхүүнээ танд өргөн барьж байгаа энэ Ахмад Tea Herbal цай одоо эрүүл мэндийн цай дархлаа сэргийдэг таасын цайг ажлынхаа хажуугаар одоо амарч тохолж явахдаас амсаж алжаалаа тайлаарэ ном уншиж явахдаа гэж одоо өргөн барьж байна. За нэвтрүүлэг маань Карако арт галерейс үзэгч та бүхэндээ хүрлээ. За ингээд номын ертөнц нэвтрүүлгийн хамт олондоо энэ хоёр ном тусдаг те энийг та бүхэнд билээлээ. Хоёлаа ном уншиж аваад ингээд жоох ядарсан юм уу те бүгдэрлээ дундчихсан те. Номтойс ингээд. Те. За баярлалаа. Majestic номын дэлгүүрийн энэ 7 өнөخت борлуулалтаараа тэргүүлж байгаа 10 номын мэдээллийг үзэгч уншигч та бүхэнд хүргэе. Жигсаалт 10 дугаар байр. Яруу нэрэгч үлзэл төгс. Нүдний шүлэн дүлцэн зургууд ном орсон байна. Энэ ном дахин хэвлэгдсэн байна. 9 дугаар байр. Орчуулагч Болдбоотрын орчуулга. Чонон сүл сонгомл хөлбөр. 8 дугаар байр. Яруу нэрэгч үлзэл төгс. Үзхийн хязгаар. 7 дугаар байр. Өөрийгөө нэг хөө өөрчлөхөд амьдрал боломжоор дөрвөн ном орсон байна. Жигсаалтын 6 дугаар байр. Зохиол сэтгүүл Бямбагийн сардан туяа. Срохтууны рама. Жигсаалтын 5 дугаар байр. Nepco Publishing-аас эрхлэн гаргасан Бүгд найрамдах Солонгос улсын анхны эмэгтэйгийн хийлэгчийн намтар зөвхөрл намайг хатуужуулж найдвар намайг урагшлуулдаг ном орсон байна. Харин 4 дугаар байр. Jeffrey Ford оюун нарын хамтын бүтээл Ногоо нүдэн лам роман орчээ. Жигсаалтын 5 дугаар байр. Амролго компаниас эрхлэн гаргасан Сэтгэл татам эмэгтэйн 7 нууц. 2 дугаар байр. Jack Waterford-аас эрхлэн гаргасан Монголын их хаттын нус төвчөн ном орчээ. Харин энэ 7 өдрийн борлуулалтаар тэргүүлж байгаа номын нэгдүгээр байранд Яруу нэрэгч үлзэл төгсийн хотын үлгэр ном орчээ. Энэ 7 өнөخت Яруу нэрэгч үлзэл төгсийн 3 ном бестселлерт багтсан байна. Савшин бүх ертөнцийг хурааж мандал болгон өргөснөөс нэг судрын өглөг илүү гэж бурхны сургаалд бий. Ариун судрын сан хүмрэг болсон Majestic номын дэлгүүрээс та хайртай хүндэн бэлгэн сонгоно. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. Ерөөсөө ном чинь чи бид хоёр л юм бэл. Ерөөсөө л чи эсвэл би. Уншиж байгаа хүн үү эсвэл бичиж байгаа ном бол ерөөсөө л тэр. Номын нэвтрүүлгийг шимтээ үзсэн эрхэм үзэгч уншигч та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлэг маань бидний нэрлэлцэн Снар оюуны ресторан Majestic номын дэлгүүрээс хурж өндөрлж байна. Ном бол бүтээл сэтгэлгээний их булаг гэдэг та энэ 7 өнөخت бас шинээр бэлдсэн байгаа олон гахалтай номноос аль нэгийг нь сонгон уншаарай. Ингээд эх 7 өдрийнхөө яг энэ цагт иргэд болцъё. Баяртай үзэгчтэй.